Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Яг өөрөө чинь яг YouTube channel-га community дээр бичиж байгаа юмнууд маш их таалагдсан. Бас нэг зөвлөгөө бол амар товчхон, амар гоё, яг зүрхэнд хүрдэг зөвлөгөө байсан. Энийг бас манай үзэгчид илүү дэлгэрэнгүй яриул болох байхаа. Never explain, never complain. Тэр бол аюулгүй өнөг. Ялангуяа заавал өөрийгөө тайлбарлах албагүй шүү дээ тий. Гэхдээ хизээч бүтээ сошиал медиа дээр өөрийнхөө энэ болж байгаа юм хэцүү байгаа асуудал авсан гэж комплейн хийж бичих үнэхээр хэрэггүй. Хинч тэрэг чи харахыг хүсэхгүй шүү дээ. Хүмүүс дүлгэр дурал болохыг хүсч байвал тэгэл never complain, never explain. Тэрийг манай хамгийн алдартай модель Naomi Campbell хэлсэн байгаа. Тэрийг дуртай хэлчихэ. Би яг ярилцлага ингээ уушчихсан чи та алдарт гарахад юу одоо тэ ямар зөөлхөө өгмөр гэсэн чинь зөвөр хоёр л үг хэлсэн байхгүй. Never complain, never explain. Чи зовчихсан чи тэрийг тэгж сошиал тавих хэрэггүй. Ямар нэг юмд хөрөхийн тэрийг ингээ explain яг би тэгсэн маа гэж тайлбарлах хэрэггүй. Тэр бол чиний өөрийн тасаа тий. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл гэвэл одоо channel чи өөрөө чинь уран бүтээл ер нь энтгэх хүмүүс нэлээд сайн хүрээд байгаа тийм ээ. I know. Тэст тэрийг бол би үнэхээр мэдэхгүй шүү яагаад тэгтээ. Ойлгохгүй юм би. Гэхдээ тэгээд айгу баяртай адилтай өөр хамт намайг ингээл дэмжээл ингээл айгу олноор ингээл үзэж байгаа нь бас өөрхөн байдаг. Би тэрэнд бол нэг комплейн хийдэггүй. Гэхдээ би яагаад гэдэг би бас ойлгохгүй. Гэхдээ бол би баяртай. Тэгэхээр би заач юм голохгүй. Би ингээд YouTube дээр заримдаа янз бүрийн одоо жишээ нь бас нэг YouTube контент хийж байгаа нэг давуу тал нэмэх гэвэл байнга одоо жишээлбэл юм сурж идэг. Тэгэнгүүт нь би жишээлбэл видеоны эдитингийн тухай нөгөө зүгээр YouTube дээрс видео зүгт дийлийнх нь энтгэх хүмүүсийг хийж идэг. Тэгэнгүүт нь чи бас ёо одоо fashion illustration sketching гэ видеоны туториалаад ингээ хийнгүүт нь тэгээ тэр нь бас яг энтгэх хүмүүс түрээд байгаа юм болов уу гэж сая бодлоо. Харин тэрний би бас яг үнэхээр би ойлгохгүй яагаад гэсэн бол тэгээд анх нөгөө нэг яг тэр target geographically тэр target-аараа ингээд ячхаараа магадгүй дараа чи хийсэн видеонд бас яг тийш очоод идэв юм болов уу гэж бодсон. Би стаалгүй. Тэгээд бас нэг залуучууд ер нь яагаад гадаад зах зээл рүү ер нь орохтой тэр талаар сайхан яриад өгөөч. Яагаад болохгүй гэж одоо сошиал медиа хөгжсөн те энэ Instagram, YouTube, одоо TikTok энэ чамайг зөвхөн Монголдооч ш те одоо бүр дэлхийдээ ингэж уйлдуулж штэ. Дэлхийд бүр ингэж онгойлгож өгч штэ. Энэ бол чиний том цонх гэсэн үг те. Айгүйх зургатаар ингээл юм хүмүүст жахад монголчууд нэг ингэж байгаа сонсогдтой. Монголдоо гараагүй байж дэлхийд чи яаж гарах юм бэ гэж те. Би тэрийг өнөхөр ойлгодгүй. Юу гэсэн үг юм бэ чи? Заавал Монголдоо гарч дэлхийд гарна гэсэн үг байхгүй штэ. Хэрвээ чи юм хийж чадчихвал юу ч хийж ямар ч юм хийсэн аюулгүй сайн чанартай юм хийж чадчихлаа бол дэлхийд чи танигдч чадна. Дэлхийд танигдсанараа чи яах вэ? Мэдээж алдартай болно. Хүмүүсийн харж авдаг хүндэлтэй хүн болно те. Аюулгүй олон хүүхдүүд хүсдэг одоо тийм хүн болно. Тэгээ мэдээж monetization, marketing, чамдаагүй олон брэнд саналууд дээр нь чамайг нэвтрүүлэх сэтгүүлүүд ярьцлага авахыг гэж хүсэн те. Бол хамгийн том хаалга. Яа заавал дэлхийтэйгээ танилцаж юу болж байгааг мэдчих хэвээр. Өөрөө ч гэсэн тэнд агуух оролцож явах хэвээр. Би ингээд Монголд одоо хурж ирээд бараг 3 жил амьдарч байгаа. Тэгээд юу анзаардаг вэ гэвэл яг нэг ингээд Монгол дотроо хүмүүс ингээ яачдаг. Одоо жалган дотроо л ингээл сэтгээд эхэлдэг юм байлээ. Тэгэнгүүт нь яг жалган дотроо ингээ байнгут нь яг дэлхийд болж байгаа юмнаас ингээд анзаарахгүй эсвэл жоохон хоцрогдмол байдалтай болцдог. Тэгэнгүүт нь би бас яг зөвхөн Монгол гэж харахаа ер нь болцгоё. Контент хийж байгаа хүмүүс ялангуяа контент хийж байгаа хүмүүс ер нь жоохон дэлхийд гарах тийм бодлоготой ер нь байх зүг. Одоо солонгосчууд яаж байна? Мэдээж илүү одоо scaleтэй
илүү том зах зээл. Гэхдээ яг ингээл одоо 21-р зуун чинь ер нь Азийн ирэн ирж байгаа учраас манай монголчууд бас яг чамаас одоо үлгэр дуурайл аваад бас дэлхийд гараасаа гэж би бас өөрөө дотроо хүсдэг. Би ч гэсэн хүсэж байна. Тийм. Яа нэг зарим нэг хүүхдүүд хэлчихсэн. Энэ ингээл гадаадд болохоор л ингээл амархан тэ бусад тангичдаг байх гэж хэлсэн. Бас нэг хэлчихсэн комент нь ингээл гадаад байдаг болохоор ингээл агуу гоё хэрэглээл ингээл гоё бүтээл гаргаж гэж. Тэстэй юм байхгүй. Тэ Монголд зах дээр очиод нэг хямдхан будаг аваад хинч ямар ч сайн бүтээл гаргаж чадгал байхгүй юу? Зүгээр л хүн өөрөөсөө эхэлдэг тийм үү? Өөрөөсөө эхэлнэ гэдэг чинь өөрийнхөө сэтгэх, өөрийнхөө майнд одоо чи дөрнөөсөө эхэлдэг. Хизээч үтгий өөргөө доош нь хийж хизээч үтгий өөргөө одоо би Монголд байгаа болохоор би юу ч чадахгүй гэж хизээч үтгий бод тий. Хүн өөрөөсөө эхэлнэ, хүн өөрөө юу чаддгаасаа эхэлнэ. Чи альва ямиг нэрээ үнэхээр сайн чанартай хийж чадчихлаа бол нэрээ тэр хайрцагнаас гарч чадна. Яа битээ тэгж өөргөө басж байгаараа гэж би монгол хүмүүс тэгээд бас харамсалтай л да тэрийг ингээд сонсоход ингээд тэл айгүй олон хүмүүс DM бичээл ингээд тэгэхээр би бас тайлбарлаад ярих дуртай л да. Нөгөө мэдээж гэж болохгүй шүү. Өөртөө ихтэй өөргөө ингэж гоё талаас нь хар тий ингэж мухагаар харчээ тий. Монгол гэхээр л чи дэшээ явж чадахгүй гэсэн юм байхгүй. Юу чухал вэ гэвэл зүгээр л хийж байгаа юм айгүй сайн чадтай. Чи өндөр ч юмдаа чи 100% өглөө маргааш чи тий. Өдөр болгоо өөрөөгөө ингээ гоё нэмээд хөгжүүлээд тэр чинь чухал байхгүй юу? Тэгээд явж чи тэгээ сонирхолтой гоё контент хийгээл гоё чи хүмүүс чамайг нарна гэсэн. Харин тийм би бас нэг зохиолчийг дурдмаар байна. Scott Adams гэдэг яг миний бас нэг амар хүндэлдэг хүмүүсийн нэг. Тэр нөгөө Dilbert гэдэг картууны зохиолч. Тэгээ мань хүн How to fail and still succeed гэдэг нэртэй ном гаргаж. Би одоо юуг нь яг тайтл нь буруу хэлж магадгүй тийм ном гаргасан. Тэгээ тэрэн дээр нь юу гэж хэлж ийсэн бэ гэвэл хамгийн чухал юу вэ гэвэл одоо үйл явц процесс өдөр болгон нэг юмаа ингээ хөвшил болгох ёстой. Түүнээс бол гинт ингээ сайжрна гэж яддаг. Нэг юмнаас шалтгаалгүй харин тэхийн бол хүн ингээ урт хугацаанд хөгждөг юм аа, сайжирдаг юм аа. Яа. Тэр бол 100 чи мэдээж та нөгөө нэг альва юмыг хүн гартаа оруулахын тулд 5,000-аас 10,000 цагийг зарцуулах хэрэгтэй гэж. Тэр бол 10,000 цаг. 10,000 тий. Өдөр болгон чи ингээл гартаа ингээл хийгээл явал тэр чи ингээл агуу зуршлуулчлаа. Тэндээ ингээл нэг юм бас бариад аж болохгүй. Заавал дэшигээ өөргөө хөгжүүлж явах хэрэгтэй. Өөргөө чаленж буюу тэ агуух янз бүрийн туршилтыг хийж явах хэрэгтэй. Тэр бол айгүй өнөг би дэмжиж байна. Тий. Та зурган дээр ч гэсэн яг л адилхан шүү дээ. Тэгэл би өдөр болгон би practice гэдэг. Би одоо сайн уу? Би тэр мундаг бол би болоогүй. Би өөрөө хэзээ ч тэгж боддгоо. Гэхдээ би чармааж байгаа, би хичээж байгаа. Тэрэндээ айгүй баяртай байдаг.